3 сарын 29. Ямар ч цэрэг татагчдад таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй. 2 дугаар Тимот 2:4. Христ итгэгч нь эзний аримд татагдсан бөгөөд түүний цэрэг юм. Тиймээс өдөр тутмын аж амьдралын явдалд хутгалддаггүй. Энэ ишлэлийн түлхүүр үг нь хутгалдах. Бид мэдээж энэ ертөнцийн амьдралаас бүр мөсөн хүнд ирэх боломжгүй. Гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын тулд ажил хийх зайлшгүй шаардлага гардаг. Тиймээс энэ ертөнцийн өдөр тутмын амьдралд орооцолтгоос өөр аргагүй. Есбүгээс 1-р Коринт 5:10 дээр Паулийн хэлсэн шиг ертөнцийн гадна гарахаас өөр замгүй болно. Гэхдээ бид амьдралын зүйлсэд хутгалдахыг өөрсдөө зөвшөөрч болохгүй. Тэрүүн зорилгоо үргэлж нүднийхээ өмнө байлгах хэрэгтэй. Заримдаа сайн зүйлс ч гэсэн шилдгийн дайсан болдгийг санаж яваа штэ. Уильям Келлигийн хэлснээр аж амьдралын явдалд хутгалдах гэдэг нь энэ ертөнцөөс тусгаарлагдахаа болж түүний нэг хэсэг болон амьдрах юм. Хүмүүний асуудлуудыг шийдэх гэж уул төрд орвол би аж амьдралынхаа явдалд хутгалдаж байгаа нь тэр. Үнийг зөвшөөрвөл Суйрч буйд танкийн сандал ширийг үрж эмхлэх гэсэн оролдлоготой адил цаг завыг минь гар цацсан ажил юм. Эсвэл энэ ертөнцийн өвчин шаналлыг эдгэхийн тулд сайн мэдээг барьж очихын оронд нийгмийн халамжийн ажил хийж байвал би аж амьдралын явдалд хутгалдаж байгаа нь тэр. Эсвэл мөнгө олохын төлөө бизнест улаарч байвал би аж амьдралын явдалд хутгалдаж байгаа нь тэр. Би амиа олох биш алдах болно. Бурхны хаанчлал ба түүний зөвхт байдал амьдралын минь 1-р байранд байхаа болвол би аж амьдралын явдалд хутгалдаж байгаа нь тэр. Хэрв би томатны эрс бодисын хэмжээг анзаарах, ангийн хуралд хошуурах, богино ханцуутай цамцныхаа бохирдлын агуулмжийг бодох, шарсан төмөсний гаж нөлөөнд санаа зовох, тагтааны нүдний эргэлдэх хөдөлгөөнийг сонирхох гэх мэтээр мөн хамттай хүний хувьд жижигдэх асуудлуудад хэтэрхий ач холбогдол өгөөд байвал аж амьдралын явдалд хутгалдаж байгаа нь тэр. Иймэрхүү зүйл амьдралд хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ амьдралын зорилт утга учир болох нь зохисгүй юм.